За сайн байцгаана уу найзуудаа. Золоо шоу 20 дугаар дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн байна. Тэгээд эхний дугаарыг сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Комент бичсэн бүх хүмүүстээ бас маш их баярлалаа. Би бүх комментуудыг уншиж байгаа. Тэгээд та нарын бичиж байгаа юм надад бол маш үнцэнтэй байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд та бүхний 7 амжилттай өнгөрсөн гэдэгт найдаж байна. Миний хувьд бол маш их ажил ихтэй хувийн болон одоо яг миний үндсэн идэг ажлын бол зөндөө юм болсон. Гэхдээ би бол яг та бүхэнд хэлсэн шиг бүтэнсөө өдөр болгон өөрийнхөө 7-нд 1 удаа бүтэнсөө өдөр болгон подкаста YouTube channel дээр тавих болно. Тэгээд өнөөдрийн подкаст эхлэхээс одоо эхэлсэн байгаа л да. Эхэлсэн байгаа. Гэхдээ би одоо сонсож байгаа хүн болгонд 3 асуулт тавьмаар байна. Та 7 хоногт хэдэн удаа бэлэн гомон иддэг вэ? Та тэгээд дэлгүүрт оронгууд бэлэн гомонтой тасаг хэрэг зай эзэлдгийг анзаарсан уу? Та бэлэн гомонгийн ямар брэндүүд мэдэх вэ? Би бол ер нь Монгол дэлгүүр оронгууд дэлгүүрийн 20-30% бэлэн гомон эзэлдэг гэж өөрөө дүгнээд байгаа. Яс сая Японы рамен хоолны газар орлоо. Тэгэхээр Япон хоолны газар нь оронгууд тийм монголчууд Японы үндэсний хуудас өмссөн ирасаймасе гэж японоор мэдлэл даанч харамсалтай үйлчлэг нь монгол хэвээрээ байсан. Тэгээд бас эхний дугаард би бол та бүхнийг зөөлөн хүчийн томьёотой танилцуулсан. Тэгээд одоо анхны удаа сонсож байгаа хүмүүст бас би давтан хэлье. Зөөлөн хүч бол альва улсын бит бус хүчээр биш харин өөрийн дур зургаар өөрийн мэдээлэлд байлгах. Энэний жишээ бол бидний Jordan Foods өмсөх хинч монголчуудыг Jordan Foods өмс гэж хүчлээгүй. Бид нар өөрсдөө хүсч байгаа болохоор Jordan Foods-ыг худалдаж авч байгаа. Харин одоо Jordan Foods-ийн сурталчилгаа бол бидний сэтгхүүнд нөлөөлөд бидний сэтгэлд нөлөөлөд би юм Jordan Foods авал гоё харагдана, гоё байна. Jordan Foods гоё супер гэдэг тарих угаалт хийсэн юм аа. Өнөөдөр би бас 2 томьёо танилцуулъя. Эхнийх нь бол Голландын нийгмийн сэтгэл судлаач, сэтгэл зүйч Герт Хофстедгийн соёлын томьёо. Герт Хофстед соёлыг ингэж томьёолж байгаа. Соёл бол хэсэг хүмүүсийг бусад хүмүүсээс ялгарах нийтийн ухамсарын төлөвлөлт. Тэр нийтийн ухамсарын төлөвлөлтийг ер нь тарих угаалт гэж ойлгож болно. За тэгэд би та нарт жишээ хэлье. Одоо монголчууд бие биенийхээ хүлэн дээр гიშгэнгүүд гар барьдаг. Энэ бол одоо бидний соёлын хэсэг. Тэгэхээр бид нар одоо монгол хүн төрөнгөтэй чи монгол хүн болохоор одоо хүлэн дээр гიშгэнгүүд бид нар бол гар барьдаг юм яс аншилтай. Энэ бол манай бидний үндэсний тарих угаалгуулт. За 2 дахь томьёо юм бол нөлөөлөл. Нөлөөлөл бол өмнө бодоогүй өнцгөөс бодох, хийж төлөвлөөгүй юм хийх. Бас нэг жишээ бол эхний дугаарыг сонссон нэг сонсогч маань над руу мессеж бичсэн. Би тэгээ подкастыг сонсоод тэгэл яг сонсоод дуусаад анзаарсан чинь би солонгос цай ууж ирсэн анзаарлаа. Тэр хүн өмнө одоо зөөлөн хүчийн талаар бодож байгаагүй байсан. Харин зөөлөн хүч болон солонгосын довтлогоотой танилцаад тэр тал дээр дэрийг илүү анзаарч эхэлсэн. Тэр бас нөлөөлж чадсандаа баярлаж байна. Би бас
Би бас одоо жишээлбэл энэ подкаст би одоо подкастаа хийж байгаа энэ бол бас одоо миний та нарын тарих угаалт бол явагдаж байгаа шүү. Тэрийг бас анзаараарэ гэж хэлье. За өнөөдрийн сэдв бол рамен. Рамений тухай ярина. Тэгээ би яагаад рамений тухай ярих гэж бодсон бэ гэвэл дэлгүүрлөө оронгууд бэлэн гомон Монголд гэлтгүй дэлхийд даяар рамен бэлэн гомон хүмүүр иддэг. Тийм болохоор би бэлэн гомон яаж үүссэн юм бэ? Ямар учиртай, ямар түүхтэй юм бэ? Тэр талаар би мэдмээр байсан юм. Тэгээ би бүх уншсан мэдсэн юм одоо энэ подкастт та бүхэнтэй хуваалцсан. За тэгээд рамен гэдэг үг бол Японы үг. Гэхдээ энэ рамений үндэс бол хятадаас гаралтай. Тэгээ Японы судлаачид бол 17 дугаар зуунд 19 дугаар зуунд тэгээд 20 дугаар зууны ихээр одоо рамен Японд орж ирсэн гэж дүгнж байгаа. Тэгээд яг подкастын хувьд бол одоо 20 дугаар зууны ихээр их хэмжээний хятадууд Японы бомбд хотуудад суурьшиж эхэлсэн. Тэнд ажилчнаар ажиллаад эсвэл оюутнууд сурах гэж яваад тэгэнгүүтээ тэр хятадууд нь бол одоо жишээлбэл Йокохама хотод зөвхөн тэр өөрсдөө зориулаад одоо хятад хүмүүст Японд амьдарч байгаа хятад хүмүүст үйлчлдэг хятад ресторанууд бий болж эхлээд тэрэндээ ламен гэдэг гурилтай шүлөө зарж эхэлсэн. Тэгээд дараа нь тэр хятад ресторанууд руу Япон ажилчид, Япон оюутнууд орж эхлээд яг Япончууд хятад одоо хоолтой одоо энэ төрлийн хятад хоолтой танилцсан гэж хэлж болно. Тэгээ бас Япончууд ч энэ тэр үед рамен гэж хэлдэг байсан. 1910-ад оны үеэр бол чанкорособа, чансоба гэж нэрлэдэг. Энэ бол яг шууд орчуулах юм бол хужаашүл гэж орчуулж болно. Яагаад гэвэл Япончууд тэр үед одоо хятадуудыг бас гадуурхаж чанкорособа, чансоба гэж дууддаг байсан байлээ. Тэгээ 1910 онд анхны Япон хүн Токиод рамен гуанз нээсэн. 1923 онд Токиод бол 1000 хятад гуанз ажиллаж байсан гэдэг баримт бол байгаа. Тэгээ тэр үе бас маш сонирхолтой. Ягаад гэвэл 19 дугаар зууны сүүлээр Япон улс өөрийнхөө эдийн засгаа нээгээд тэгээ бас одоо барууны технологиг авчираад Япон улсын үйлдвэржилт эхэлсэн. Тэгээд нэг сонин баримт гэвэл 1914 онд одоо Японы үйлдвэрлэлийн хэмжээ нь бол 1.4 тэрбум йен байсан. Харин 1918 онд энэ хэмжээ нь бол 6.8 тэрбум йен хүртэл хүрсэн байлээ. Энэ чинь баг 5 дахин өссөн байна штэ. Тэгээд үйлдвэржилтээс болоод Япон руу одоо хятадууд ажилчнаар ажиллах гэж явж байсан. Давхараас үйлдвэржилтийн хэмжээ эдийн засагт нь асар том хэмжээ эзэлж эхэлжсэн болохоор бас одоо газар тариалан багасаад одоо тариа эрхэлдэг хүмүүс нь тариагаа болоод
хотод Японы хотуудад сууршиж тэгээ үйлдвэрүүдэд ажиллаж одоо бидний ярьдаг хар ажил хийж эхэлсэн. Тэгээ тэр үед нь бас энэ рамен шүлийг бас ингээд гудамжин дээр хүмүүс ингээд тэрэг түрээд зардаг байсан байл л да. Яг одоо ингээд нарантуулаар алхангууд энийг тэрэгэн дээр юм хумаа тавьсан одоо хоолоо тавьсан ах эгч нар ингэ яваад ч та хоол аваараа гэдэг дуудаад халваа авцаа яг тийм маягаар бол гудамжин дээр рамен одоо зардаг байсан байлээ. Тэгээд бодоход бас л яг тухайн үеийн нөхцөлд бол яг нийцсэн байл. Ягаад гэвэл рамений хамгийн гол зүйл нь бол одоо шүл. Тэгээд шүлийг нь одоо олон цаг буцалгаад шүл нь бол бэлэн байж халаагаал байж идэг. Харин одоо байнга одоо буцалгаад бэлддэг юм гэвэл одоо гоминго буцалгаал тэгэл шүл рүүгээ игээл тийм ажил байсан. Тэгээд цааш нь үргэлжлүүлэх юм бол Япон бол 1943 оноос 45 онд хүнсний үйлдвэрлэлээ Япон улс хүнсний үйлдвэрлэлээ 26% бууруулсан. Тэг яагаад бууруулсан бэ гэвэл Япон улс чинь Герман, Италитай хамтраад дэлхийн 2 дугаар дайнд оролцож исэн. Одоо манай Монголын одоо хажууд байгаа Хятадын одоо манжуудын байсан нутаг дээр Манжукуо гэдэг улс байгуулж исэн. Тэгээ тийм болохоор Японы засгийн газар одоо улсынхаа бүх хүчээ дайны зорилгот шилжүүлнэ гэд хүнсний үйлдвэрлэлээ багассан. Мөн дайны үед японочууд сард 2 удаа махгүй хоол идэх ёстой гэдэг тогтоолууд гарч исэн. Одоо манай Монголын одоо сарын ихээр согтууруулах ундаа зарахгүй гэсэн адилхан хуультай японочууд сарын 2 хоног мах идэхгүй гэдэг хуультай байсан байлээ. Яс Япон улс чинь колонитой байсан. Тэр колониуд нь бол одоо Солонгос болон Тайван. Тэгээд Тайван Солонгосоос будаа татдаг байсан. Тэгээд дайны үеэр одоо будаа таталт нь багасаад тэгээд 1944 оноос 1947 он хүртэл Япон бол их үлсгэлэнтэй байсан. Тэр японочууд тэр үед одоо шавж хорхой янз бүрийн одоо ер нь байдаг олддог ургамал одоо модны үндэс ч юм уу тийм юмараа одоо амиа аваад явж байсан. Тэгэхээр 1945 оны 8 сарын 15-нд Япон улс албан ёсоор бууж өгөөд танараас одоо мэдж байгаа хаа Америкчууд чинь Японы Хирошима болон Нагасаки хотод цөмийн зэвсэг ашиглаад одоо японочдыг сөгдүүлж өгсөн дөө. Тэгээ яг 1945 онд яг дайн дуусах үед Японы засгийн газрын одоо хуулиар баталсан одоо бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ нь одоо жишээ нь нэг аяга будаа бол 1000 төгрөг гэж авчих юм бол яг жинхэнэ цэвэр зах зээлийн үнэ нь бол 34,000 төгрөг 34,000 төгрөг бүр 34 удаа илүү өндөр байсан. За манай японочууд чинь тэр үед бас нэлээд зовсон байлээ. Тэгэл 1945 оноос 1951 он хүртэл Япон улс одоо Америкийн дарлалдор байсан. Энийг англиар бол under American occupation гэж хэлж байгаа.
Тэгээд яг дайн дуусны дараа Японд хүнсний хомсдол байх үед Японы засгийн газар одоо иргэн бүрт хүнс тарааж өгдөг байсан. Тэгээд тэр хүнсний тараалт нь одоо маш хахуул булгаа ихтэй байсан. Тэгээд японочууд бол жагсаал гаргаад бослог хүртэл гаргахад хүрж байсан. Тэгээ тэр бослогын араас бас Японы коммунистууд бас төр засгийг унгаах магадaltaй гэд Америкчууд Япончуудыг хүнсээр хангаж эхэлсэн. Гэхдээ тэр бол буйны ажил байгаагүй. Энэ бол бизнес байсан. Америкчууд Япон руу явуулсан бүх хүнс, түүхийд, түлшийг тооцож аваад Япон улс одоо энэ бүх худалдаж авсан хүнс, түүхийд түлшийнхаа төлбөрийг төлөх чадвартай болонгууд төлүүлнэ гэсэн гэрээ хийсэн. Тэгээ тэр гэрээний дагуу Япон улс 1962 онд 15 жил Америкаас хүнс, түүхийд түлш худалдаж авсан гэж Америк улсад $500 сая төлсөн. Давхар одоо дайн дуусны зардал гэж Америкт $5 тэрбум төлсөн. Япон улс бууж өгсөн дараа Америкчууд ч Японд өөрсдийн гэсэн цэргийн баазууд бий болгоод тэр цэргийн баазуудын Америкчуудын бүх зарлыг Япон улс дааж байсан. Тэгээ бас нэг сонирхолтой мэдээ юу вэ гэвэл одоо Америк улс ер нь арьс өнгөөр ялгуурладаг байсан. Яаж? Одоо 2 дугаар дайн дуусны дараа Америкчууд Европын Герман руу хүнс явуулдаг байсан. Яг Японтай адилхан. Тэгэнгүүтээ тооцоолт нь юм байсан. Одоо дундаж Герман хүн 1275 калори хүнс идэх ёстой. Харин дундаж Япон хүн 800 калори хоол идэх ёстой. Чи бараг 60% ялгаа байгаа. Гэт Аз хүн болохоор хоол бага иддэг. Харин Европ одоо цагаан арьстай хүн одоо хүнсний хэрэгцээ нь илүү их болохоор тэгж тооцсон юм байлээ. Энэ бас та бүхэнд сонирхолтой мэдээ байж болно гэдэгт итгэж байна. Тэгээ бас нэг өөр юм гэвэл одоо Америк бас 1940-50-ад оны үеэр маш их хэмжээний хүнс үйлдвэрлэдэг байсан. Тэгээ тэр хүнсний нэг хэсэг нь бол буудай байсан. Америкчууд асар их хэмжээний буудай үйлдвэрлээд тэгээ дэлхийд даяар буудайны хэтэрхий их бууданаас болоод буудайны үн унаад тэгэнгүүт нь Америкчууд Япончуудад Япон, Солонгос бас Европын орнууд руу хүчээр одоо буудайгаа зардаг байсан. Тэгээ Япончууд Америкт ялагдсан улс байсан болохоор Америкчуудаас их хэмжээний буудай авах ёстой байсан. Энээс болоод ер нь Япончуудын будааны хэрэглээ огцон багасаад тэгээ буудааны бол одоо жишээл гурилан хүнсний хэрэглээ нь цөм өссөн. Энэ дээр бас Америк Японы хоёр засгийн газар нь бол Япончуудын тархийг угаах гэж бол нэлээд хөдөлмөрлсөн. Одоо Японы хөдөө аж ахуйн яам болон эрүүл мэндийн яам нь одоо будаа бол муу хүнс, будаа идэх юм бол хүн тэнэг болдог. Тэгээ хэтэрхийг будаа идэх юм бол одоо хүүхдийн
тархины хөгжилд маш муугаар нөлөөлдөг гэсэн одоо мэдээлэл сонин одоо номоор радиогоор японочдод тийм мэдээ хүргэдэг байсан. Одоо жишээ нь будаагаас 50% илүү уурахтай гэдэг одоо мэдээ үржилсэн. Тэгээ тиймээс болоод 1900 одоо 1945 оноос одоо өдий хүртэл японочдын одоо хүнсний хэрэглээний одоо бүтцийг бол өөрчилсөн. Ялангуяа 1955-аас 1955 оноос 1973 он хүртэл японочдын гол хэрэглэдэг хүнс нь одоо гурил, мах, тэг сүм бүтээгдэхүүнүүд болж эхэлсэн. Тэгээ бас 1952 онд Японы кинонд анхны удаа рамен гэдэг үг хэрэгжилж эхэлсэн. Тэгэхээр энэ үеэс ахуулаад японочууд яг одоо рамен энэ одоо хятад шүлийг шина соба эсвэл одоо өмнө хэлжсэн шиг тийм чанчан соба эсвэл юу гэж хэлж билээ. Чанчан соба гэж дуудахаа болоод яг рамен гэж дуудаж эхэлсэн. Японочууд яагаад рамен идэж эхэлсэн бэ гэвэл энэ бас Япон Америкийн харилцаатай уялдаатай. Яагаад гэвэл Америкчууд Японочдод хүчээр буудай зардаг байсан, их хэмжээний буудай. Тэгэнгүүт нь Японочууд одоо асар их хэмжээний буудайтай болж байгаа юм чи. Энэ буудайг ямарваа нэг аргаар одоо цааш нь боловсруулах ёстой. Японочдаа талах идцгээ гэж уриалж гисэн. Одоо жишээлбэл амар тийм булчинлаг хүмүүсийн зураг тавингуудаа энэ хүнд чи талах идэх юм бол чи булчинтай болно шүү гэж тийм тарих угаалт хийдэг байсан. Тэгээд 1957 оны үед Японы одоо хөдөө аж ахуйн яам болон эрүүл мэндийн яамын Японы төрийн албан тушаалтнууд за бид нар энэ их буудайгаар талах бичээн юмнаас өөр юу үйлдвэрлэж болох уу гэж санаа зовж явах үед Момофуко Андо гэдэг Тайванд төрсэн Тайваны хүн, Япон хүн, энэ хүн бол Япон хүн байгаагүй. Тайванд төрсэн хүн 1958 онд бэлэн гоминг зохиосон. Бэлэн гомингийн эцэг. Одоо бидний идэж байгаа бэлэн гоминг энэ хүн бүтээсэн. Тэгэд Момофуко Андо Тайваны хүн, Тайваны хятад хүн. Тэгээд яг нэр нь бол У Байфу 1910 онд төрсэн. Тайван улс чинь Японы колони байсан болохоор тэр Тайваны хүмүүс Японд суурших хэрэгтэй байсан. Мэдээж Японочууд чинь өнцөг хүмүүс болохоор солонгосчууд болон хятадуудыг дорд үздэг. Тийм болохоор зөндөө олон Японд амьдардаг солонгосчууд болон хятадууд нэрээ Япон болгодог байсан. Тэгээд манай У Байфу Момофуко Андо гэдэг Япон нэртэй болсон. 1958 онд Момофуко Андо Nissin Food Corporation өөрийн гэсэн компани дотор бэлэн гомн зохиогоод тэгээ бүтэн жил гараашинда туршилт өчнөө олон туршилт хийгээд бэлэн гомн бүтээгээд яг 1955 оноос 1973 он хүртэл Японы эдийн засаг маш хурдтай өссөн. Япон улс бол энэ үед бол амар хурдтай өссөн. Гэхдээ тэр энэ хурдцыг бол хүмүүс бол одоо Япон хүмүүсийн ажилсаг байдал одоо Япон хүмүүсийн шин чанараас энэ хөгжил үүссэн гэж
ер нь зөндөө олон хүмүүс итгэдэг. Гэхдээ энэний суурь нь юу байсан бэ гэвэл Америкийн бодлого. Америк улс өөрсдийнхөө одоо нөлөөллийн орнуудыг дэмжиж хөгжүүлж байсан. Японыг Америкчууд яаж дэмжсэн бэ гэвэл Америкчууд технологи Япончуудтай хуваалцдаг байсан. Давхар Япон Америкийн одоо валютын ханшин Японд талд маш их ашигтай байсан. Тийм болохоор Япончууд Америк руу экспорт хийхэд бол бараа бүтээгдэхүүн амар хямдхан байсан. Тэгээ ийм болохоор бас зөвхөн Япончуудын ажилсаг байдал мөн одоо хөдөлмөрлөөс гадна бас Америкчуудын дэмжлэг бол Японы хөгжил бас томоохон нөлөө үзүүлсэн. Тэгэд 1965 онд Япончууд 2.5 тэрбум бэлэн гомын эзэн. Тэгэнгүүт 1976 онд 4.5 тэрбум бэлэн гомын идж байгаа. Түүнээс хойш одоо жишээлбэл дундаж Япон хүн жилд 45 ширхэг бэлэн гомын идж байгаа гэдэг баримт би уншсан. Та нар тэгээд бодоод үзлээ. Би Пошт амьдарч байх үедээ бэлэн гомын идчихсэн, Пошууд бэлэн гомын иддэг, Германчууд бэлэн гомын иддэг, Монголчууд бас бэлэн гомыг бол аялахтаа авч явдаг. Америкт ч гэсэн бэлэн гомын хэрэглээ бол маш их байгаа. Тийм болохоор энэ бэлэн гомын гэдэг чинь бас айхтар юм зохиосон байгаа зү. Бас миний анхаарлыг төрүүлсэн зүйл гэвэл яг энэ Nissin Corporation чинь яг бэлэн гомын үйлдвэрлэж эхлэхдээ өдөрт 6,000 ширхэг бэлэн гомын үйлдвэрлэдэг байсан. Тэгэнгүүт 8 сарын дараа өдөрт 1.2 сая бэлэн гомын үйлдвэрлэдэг болсон. Тэгээ Nissin Corporation чинь Mitsubishi корпорацтай хамтраад асар том одоо түгээлтийн системтэй болсон. Миний анхаарлыг татсан зүйлүүд гэвэл яг Япончууд 60-70-аад онд бэлэн гомонгоо сурталчлахдаа одоо бэлэн гомон бол одоо хүч нэмэгдүүлдэг одоо булчинлаг болгодог гэж бичижсэн. Одоо жишээлбэл бэлэн гомон идэх юм бол одоо хамгийн тэжээллэг, хамгийн сайхан амттай хүнс бол бэлэн гомон гэж сурталчилж байсан. Давхар бол одоо жишээлбэл Америкчууд яагаад Япончуудаас илүү байдаг вэ гэвэл Америкчууд их хэмжээний гурил иддэг, талах иддэг, гурилан бүтээгдэхүүн иддэг болохоор Америкчууд тархин сэрэг гэж Япончууд өөрсдийгөө тэгж тархийг тэгж угаадаг байсан. Бас Nissin Corporation чинь засгийн газрын сертификаттай байсан. Энэ бол тусгай эрүүл хүнс. Тэнгүүтээ бэлэн гомонго витамин B1, B2 витаминээр баяжуулдаг байсан. Та нар ихтэй бодоод үзтээ. 60-70-аад оны үед бэлэн гомонг одоо маш супер эрүүл, бие дээлтэй ямарч муу нөлөөгүй гэж сурталчилдаг байсан. Одоо харин та юу гэж боддог вэ? Бэлэн гомон эрүүл биш үү? За тэгээд товчхон та бүхэнд бэлэн гомон танилцууллаа. Та нар ер нь бэлэн гомон хэр байнга иддэг вэ? Рамен миний ойлголтоор бол дийлэнх бол оюутнууд өсвөр насны хүүхдүүд бэлэн гомон их иддэг. Харин одоо дундад шатны хүмүүсийн бэлэн гомон бол рамен. Гэхдээ энэ хоёрын дунд бол нэг том ялгаа яг рамены газар идэх юм бол тэнд шүлэн арай чанартай ганц хоёр ширхэг махтай байна.
эсвэл ногоотой. Тийм болохоор та нар комментэнд бичээрэй. Ямар 7 хоногт хэд удаа бэлэн гомын иддэг вэ? 7 хоногт 7 хоногт биш уучлаарай. Дэлгүүрт оронгууд бэлэн гомынгийн тасаг хэрэг зай эзэлж байна. Та нар ямар бэлэн гомынгийн брэндүүд дуртай вэ? Тэрийг комент секцэнд комент хэсэгт бичээрэй. Тэгээ би бас та бүхэнд энэ подкастын төгсгөлд хэрвээ би подкаст ярихдаа алдаа хийх юм бол тэр алдааг минь бичээд өгчвөл би UB Comedy-д шоу үзэх 2 урилгаар шагнана. Би бас подкаста та бүхэнд хүртээмжтэй бас сонирхолтой ярихын төлөө хичээнэ. Тийм болохоор хэвлээ хамтдаа хөгжцгөөе. За тэгээд өдрөө сайхан өнгөрүүлээрэ баярлалаа. Золоо байлаа.